За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Тэрүүгийн хэрэг хэмжүүлэх хуулийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ерөнхий нөхцөл хэрэг бүртгэлт мөрдөн байцаалттай холбоотой эсрэг та бүхэнд санал болгож солилцож байна. За энэ эрүүгийн хэрэг хэмжүүлэх хуулиуд орсон гол зарчмын өөрчлөлттэй холбоотой эсрэг бол энэ миний ярих чиглэл хуулиудтай холбоотой байгаа. Ер нь 2012 оноос эхэлж энэ хуулийн ажлын хэсэг бол ажиллаж эхэлсэн. Тэгээ энэ хуулиудад орсон гол зарчмын өөрчлөлтүүдийн талаар товч мэдээллийг та өгсөний дараагаар энэ ерөнхий нөхцөл хэрэг бүртгэлтийн мөрдөн байцаалтын талаар ярья гэсэн ийм бодолтой байна. За манай зарим хуульчид маань бас амжиж энэ хуулийг уншиж чадаагүй учраас энэ хуулинд орсон гол өөрчлөлт нь юу юм бэ? Ер нь энэ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар яаж ойлгох юм бэ гэдэг ингээд ерөнхий нэг ойлголт өгчөөж цаашаа явуул одоо зүгээр болов гэсэн ийм бодолтой. За 2012 оноос ингэж ажлын хэсэг ажилласан 12 онд анх Тэмүүжийн сайдны үед бол энэ эрүүгийн эрхийн шийдвэрлэх хуулийг Англи Саксоны хэм маягаар одоо боловсруулсан ерөнхийдөө. За дараа нь 20-р сайдны үед бол Англи Саксон тэгээ Ром Германы буюу холимог байдлаар ерөнхийдөө ингэж орж ирсэн. За өнөөдрийн биднээс энэ та бүхэнд танилцуулж байгаа төсөл их хурлаас гарсан хууль маань бол уламжлалт буюу их газрын тогтолцоо толгуурлаж одоо боловсруулсан ийм хууль байнамаа. За би товчхондоо та бүхэнд орсон энэ хуулинд орсон гол зарчмын өөрчлөлтүүдээс дурдъя. Одоогийн эрүүгийн байцаал шийдэх хуулиас юугаар ялгаж байна? За нэгдүгээр үйлдсэн хэрэг тус бүрдэн эрүүгийн эрг үүсгэж шалгахаар ингэж хуульчилсан. Одоогийн хууль дээр ч байдаг. Гэхдээ бид буруу практик тогтоогоод доржид холбогдох нэг хэрэг дээр эрүүгийн эргийн дугаар болгож хэрэг мөрдөн байцаалт явуулж байгаа бол гомдол мэдээллээр тэр хэрэг дээр аваачаад 10 хэргийг нэгтгэж шалгачдаг. Тэгээ тэр хэргийг өсөж яваад 100 болдог. Тэгээ 100 хэргийг шалгаж тогтоох явцад нотлогдохгүй байх шүүхтэр аваачаад өгөр эргэцэн байдалд ордогч байгаа учраас та заавал бүгдийг нотлоод аваад гэдэг шаардлага тавьж хэрэг буцдаг. Үүнээс болж хэрэг удаашралт иргэдийг чирэгдүүлдэг ийм гомдол байсан. Тэгэхээр энэ хуулинд орсон нэг өөрчлөлт нь нотлогдсон хэрэг нэг бүрээр шүүх рүү аваач гэмбрүүг шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл 100 хэрэг байлаа гэхэд 100 хэргийг доржид холбогдох хэргийг нэгтгэж шалгаж болно. Нэгтгэж шалгаж байгаа явцад авилга өгсөн хэргийг тогтоогч байвал тэр хэргийг тусгаарлаа шүүхэд өгөөд гэмбрүүг шийдвэрлэж гэсэн. Тэгээд нөгөө 99 хэргийг шалгаад тогтоогч байгаа хэмжээгээр нь шүүх рүү шилжүүлж шийдвэрлэх боломжийг нээж өгснөөрөө давуу гэж ойлгож байна. За хоёрдугаар иргэдийг ширэгдүүлдэг нэг юм байсан. Өнөөдөр гэмтэргийн шинжтэй гомдол ирэхээр цагдаагийн байгууллагын албан ард чиглэл газар дээр очичоод байгаа хүнээс нь тайлбар авчдаг. Тэгээд яг нэг зүйл асууж нэг агуулгатай юм байцаалт авчаад маргааш нөгөө нэг дуусдаг. Би яг өчигдрийн асуудлаар таныг гэрчийн мэдүүлэг авсан юм аа. Тэгэхээр иргэд энэ дээр их цааргадаг гэсэн. Өчигдөр асуучаад одоо мангарын юмуд нэг юм яагаад намайг дуудаад байна дуудаад. Тэгэхээр энийг нь болиулаад гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг авах тохиолдолд хийх ажиллагаануудын хөлчлөлт өгсөн. Өөрөөр хэлбэл та шууд гэрчээр байцааж болно. Хохирчоор байцааж болно. Гэх мэтээр. Тэр нэг ажиллагааг та нэг л удаа хийв. Дахин давтар хийх шаардлагагүй болж байна гэж ойлгож байна. Энэ бол хэлбэршүүлсэн мөрдөгч талдаач, хүний эрх талдаач давуу юм аа гэж ингэж ойлгож байна. За дараагийн ээлжинд тодорхой хугацаануудыг богиносгож өгсөн байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын хугацааг үндсэн хугацаа 2 сар байсан бол 1 сар болох жишээ. Хөнгөн иргэн дээр 14, 15 хоног болох жишээ. Цагтаа ойрхон хугацаа түрүү хэлжсэн 24-ийг 18 болох жишээ. Сэжигтнийг баримтлах хугацаа 72 цаг байсан бол 48 цаг болох жишээ. Энэ нь нэг талдаа бидний олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн тэр хүний эрхийг баталгаажуулах, хүний эрхийг хангах, хүний эрхийг зөрчихгүй байх. Энэ үүргээ биелүүлж. Нөгөө талдаа хэрэг шалгаж байгаа мөрдөж байгаа мөрдөгчнөр прокурор хуулиар хүлээлгэж байгаа үүрэг хариуцлага маань өндөр болж байна гэсэн үг. Бид богино хугацаанд хэргийг шалгах хэрэгтэй юм байна. Гэхдээ мөрдөн байцаалтын арга практикаас татгалзах хэрэгтэй. Байцаах арга хэлбэрээс. Бусад одоо жишээлбэл хэргийг нотлох янз бүрийн арга практикуудыг төлхөө ашиглаа гэдэг энэ зарчмыг энэ хуулиар тавьж өгсөн. Энэ бас нэг онцлог зохицуулалт. Үүнтэй холбоотойгоор жишээлбэл гүйцэтгэх ажлын зарим нотлох баримтуудыг биднес нотлох баримтын хэмжээнд үнэлдэг зохицуулт байсан. Гүйцэтгэх ажлын баримтцалтыг энэ хуулиар мөрдөн шалгаж нууц ажиллагаа явуулсан бол шууд нотлох баримт болохоор зааж байна.
За бас нэг зохицуул энэ хэрэг бүтэлтэй хэрэг гэдэг нь одоогийн явж байгаа хэрэг бүтэлтээс тис өөр ойлголт болсон шүү. Хуульчтай. Өөрөөр хэлбэл эзэн холбогдогчийг нь олж тогтоох хүртэл хэрэг бүтэлт явуулна. Гэмтрийн шийдтэй гомдол мэдээлэл авлаа бид эрүүгийн хэрэг байна гэвэл хэргийн ажиллагаа үүсгэлээ. Хэрэг бүтэлтийг нээлээ. Тэгээд тэр хэргийг хэн үйлдсэн бэ гэдгийг тогтоох хүртэл хэрэг төдөлцөхгүй. Шалгагдана гэсэн. Энэ нь нэг талдаа зөрчигдсөн эрхийг сэргээх. Нүхэн сэргээх. Нөгөө талдаа гэмт хэрэг үйлдсэн гэмбэр утаа этгээд эрүүгийн хариуцлага гарцаагүй байх. Энэ хоёр зарчмыг нэгдэл гэж ойлгож байна. Тэгэхээр гэмт хэрэг гарсан бол уучлаарай хэн үйлдсэн бэ гэдгийг бид заавал тогтооно гэсэн. Төр үүргээ хэрэгжүүлэх ёстой болж байна. Өөрт нь огцсон. За мөн одоо хүмүүст одоо та бүхэнд байнга л яригддаг ус. Энэ прокурор хэргийг хэрэгсэхгүй болгочоо дахиад их амхан сэргээж юм аа. Тэгэхээр энэ хэрэг сэргээж байгаа энэ нөхцөл байдал тавьдаг шаардлагууд нь өндөр өссөн. Зөвхөн шинэ илэрсэн нөхцөл байдал буюу эрүүгийн хэрэг шийдвэрлэх хуулийн заасан тодорхой нөхцөл байгаа тохиолдолд хэрэг прокурор сэргээх бусад тохиолдолд хэргийг сэргээх шаардлага боломжгүй болж байна. Одоо энэ слайдын дараа хууль зөрчилсөн бол сэргээх боломж нийцсэн. Энийг нь хойж өгсөн. За өмнө ч бас хүмүүс дурдчихлаа энэ шүүхээс хэрэг буцдаггүй болсон тогтолцоотой болж байгаа. А тэгвэл урьдчилан хилцүүлэг гэдэг ийм нэг шинэ үе шат бий болсон. Урьдчилан хилцүүлгийн явцад гомдол санал хийх гэж байгаа нэмэлт ажиллагаа зөрчигдсөн эрхийн талаар бүх юмнуудыг хэлэх энэ эрх нь байгаа. Тэр үеэс хэрэгвэл хэдэн ч удаа шүүхээс буцаж болно. Харин шүүх хуралдаанаас бол буцахын зохицуулалт байхгүй болно. За мөн одоо бас нэг шинэ зохицуул мөрдөгч нар өөрөө шинжээ чи эрхийг эдлээд дүгнэлт гаргах дүгнэлтийг хавиж хийх магадлал гэдэг нэртэй яаж байна. Одоо амьдрал дээр одоо зөндөл байдаг та мөрдөн байцаагч нар эрүүгийн үүсгээр нэг зурагт бол жишээлбэл 200 мянган төгрөгөөр үнэлэгддэг юм уу 75-аар үнэлэгддэг байн үнэлэгдгийг мэддэг. Тэгсэн мөртлөө хуулиараа дүгнэлт гаргахыг шаарддаг. Тэгээд нэг засаг даргын тамгын газрын дэргэдэг нь үнэлж даваач үнэлгээ хийх. Тэгээд энийг боловч өөрөөр хэлбэл мөрдөгч өөрөө тодорхой мэдлэг эзэмсэн, тусгай мэдлэг эзэмсэн хүн байгаа бол магадлал гаргаж байна. Өөрөөр хэлбэл энэ гар утас 200 мянган төгрөгийн үнэтэй. Тийм учраас энд би одоо эрүүгээр үүсэхгүй ч гэдэг юм тийм ээ. Эсвэл 145-ийн одоогийн хэлгээр 1 байна, 2 байна гэдгээ шийдээд явах. Эсвэл санхүүгийн тусгай мэдлэг эзэмсэн байвал өөрөө дүгнэлт гаргах. А бүр даашаа гэмтлийн зэрэглэлч асуудлыг ярих энэ боломжийг нь бол нээлттэй барьсан. Харин тэрнийг нь зөвшөөрвөл оролцогч зөвшөөрвөл дүгнэлт гаргаж болно. Зөвшөөрөхгүй тохиолдолд босод тохиолдолд цаашаа явах боломжтой. За мөн хамтран ажиллах этгээд гэдэг нэг шинэ нэр томьёо гарч байгаа. Бид нөгөө олон улсын бусад жишг практикаас л харж ирсэн. Зохион байгуулалтаа гэмтэр бүрдсэн тохиолдол эсвэл за одоо дандаа хуульчтай байгаа учраас зарим тохиолдолд тэр байгууллагад орж ажиллаж байгаа гүйцэтгэх ажилтныг тэр хэрэгээс гаргаж авах тухай зохицуултууд бусад орны энэ хууль тогтоомжуудад байдаг. Тэгээ энийг бид энэ хуулинд хийж өгсөн. Зохион байгуулалтаа гэмтэр бүлгийн гишүүн нөгөө гэмт бүлгийнхээ талаар гэмтэр гүйцэтгэх талаар мэдээлэл өгөх тэр эрүүгийн иргэд нотлоход тусалцаа үзүүлнэ гэж байгаа. Эсвэл гадаад улсын тагнуул хийсэн хүн тэр гэмтэргийн талаар мэдээлэл өгч бүх мэдээлэл энэ хуулийн байгууллагын ажилтан мөрдөгчд өгөөд хэргийг илрүүлэхэд тусалцаа үзүүлэх гэж байгаа бол энэ хамтран ажиллах гэдэг тогтоом. Зарим тохиолдолд бүр эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө. Тэгээ ийм онцгой зохицуулалт орж ирж байна. За гэх мэт ийм онцлог зохицуулалт энэ хуулиар орж ирж байгаа шүү. Тэгээд энэ хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт гэдэг одоогийн нэр томьёо нэг болох гэсэн боловч үндсэн хуулийн дээр прокурорын байгууллага хяналт тавих 56 дээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт гэсэн үг байсан учраас бид авч хийж чадаагүй. Хоёр тусдаа ойлголтоор орсон. Гэхдээ одоогийн хэрэг бүртгэлт гэдэг ойлголтоос өөрөөр явж байгаа гэдэг. За ингээд үндсэн слайд руу орно. За хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ерөнхий нөхцөл дээр энэ улаан ер нь бол таад анзаарвал миний энэ улаанаар бичсэн нь бол шинээр орсон юм байна гэж. За цаатлын дээр 182 гэдэг энэ хуучин хуулийн зохицуултууд цэнгэлсэн байвал одоо яг эндээс бүр хасагдсан юм байна гэж ингэж ойлгоод явчаар.
За энэ хувцас сонгохыг бол эрхийн нөхцөл дээр оруулж ирсэн. Энэ дотроо тэр гурав дээр нь эрүүг үүсгэж ялагдчихад тогтоохыг хүчингүй болгосон. Бол эсвэл хувцаанаас нь өргөжлүүлэн тоолох гэдэг ийм хоёр зохицуултыг шинээр энд тусгаж өгсөн. Тэр эрүүг үүсгэж ялагдчихад татах эрхийг прокурор төгсөн. За энэ миний хоёр слайдд дээр гарахад та бүхэнд хэлэнгүү тайлбарлая. За энэ нэгтгэхтэр энэ нэвдээр нь байна. Хэд хэдэн ялагдагч нэг эсвэл хэд хэдэн гэмтрийг хамтран уулзсан. Эсвэл нэг ялагдагч хэд хэдэн гэмтрийг үүлдсэн бол үүдэл тус бүрд нь эрүүг үүсгэж ялагдчихад татан мөрдөн байцаалд явуулна. Би түрүү та хэлсэн, та бүхэн хэлсэн. Дорж 10 хулгай хийсэн бол 10 удаа тэр хүн эрүүг үүсгэж ялагдчихад татнаа гэж байна. Тэгээд нэг хүн үлдсэн байвал нэгтгэж шалгах зохицуулт нь энийгээр бий болж байна. За энэ дөрөвт нь бол хуучнаас арай өөрөөр зохицуулсан. Хуучин бол хэргийн ангиллаар нь хэргийг нэгтгэх тухай байсан бол одоо энэ хөнгөн ял оногдуулж болохоор нь тарж хэргийг нэгтгэх тухай зохицуултыг оруулж ирсэн. Ялын төрөл хэмжээ юмнууд нь бүгд ив ижил байвал эхэлж эрүүгийн үүсгэж ялагдчихаар татсан иргэд нь нэгтгэн гэж орсон. За дээр нь прокурор эрүүгийн хэрэг нэгтгэх тусгаар эрхийг шилжүүлсэн. Одоо бол мөрдөн байцаач энэ эрхийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр энэ хуулиар мөрдөгчөөс тодорхой эрхүүдийг прокурор шилжүүлсэн байна. Учир нь шүүх хуралдаан дээр аваач яллагч эрхүүдийг прокурор та хэрэгжүүлэх гэж байгаа бол тэр факт нь ямар зүйл ангиар гэж эрүүгээр үүсэхгүй. Тэр хэрэгт ямар нотлох өрөвдөд цугласан байвал зохилтой ямар зүйл ангиар шүүхэд та шилжүүлэх үү, юуг нь хэрэгсэхгүй болох уу, юуг нь төлөвлөөх гэдэг энэ бүх эрхүүдийг ерөнхийд нь прокурорлоо өгсөн гэж ойлгож байна. Тэгэхээр шүүх рүү би энэ доржин үлдсэн 10 эргийг бүгдийг нэгтгээд өгч болно. Эсвэл тусгаарлаад өгч болно гэдэг эрхийг прокурор өгсөн. За дараа нь нэгтгэх тусгаарлах дээр бас нэг онцлог зохицуулалт орчихсон. Энэ мөрдөн шалгалт ажиллагаа явуулж байгаа ялагдагчийн холбогдсон зарим эрүүг эрг нь отлогдоогүй бол эрүүг эрг үүсгэж ялагдчихад тогтоол өчнгөө болгоод тэр бүртгэлд нь буцаах тухай ойлголт орж ирж байна. Тэгэхээр одоо та би түрүү нэг товчхон хэлсэн хэрэг бүртгэлт гэдэг нь энэ хоёр гарч ирнэ. Эзнийг нь олох ажиллагаа эзэн нь олоод тогтоогчвол эрүүг эрг үүсгэж мөрдөн байцаалт явуулна. Тэгэхээр мөрдөн байцаалт явуулж байгаа хугацаанд нөгөө хүн гэмтэр үйлдээгүй байна, хангалттай барив байхгүй байна гэж үзвэл тэр хүн холбогдуулж эрүүг үүсгэсэн тогтоолын хүчингүй болгоод хэргийг нь хэрэг бүтгэлтэнд зөвшөөрөх ийм зохицуулт юм шүү. За 7 нь бол үндэслэхгүй нөгөө тусгаарч нэгтгэж байгаа прокурор шийдвэр гаргана. За 8 нь одоо би түрүүн та хэдэд хэлсэн 10 хэргийг нэгтгэж шалгаж байгаа тохиолдолд нэг нэгээр нь салгаад шүүх рүү шилжүүлэх энэ боломжийг нь олгосон зохицуултын 8 дээр байгаа. Тэгэхээр энэ 6-аас 8 дахь зохицуулт одоогийн энэ эрүүгийн байцаа шийдвэр байхгүй. Шинэ зохицуулт орж ирж байгаа маа энэ зарчмын өөрчлөлт гэж ойлгох хэрэгтэй. За бас эрүүгийн ерөнхий нөхцөл дээр орж ирсэн нэг юм бол энэ хамтын ажиллагааны тухай зохицуулт орж ирсэн. Нөгөө мөрдөх байгууллагууд хоорондоо яаж хамтарч ажиллах вэ гэдэг зохицуулалт одоогийн эрүүгийн байцаа шийдвэр байдаггүй. Тийм учраас ерөнхий прокурорны тогтоол гаргаад одоо тагнуул АТГ хоёр хамтарсан ажил хийсэн байгууллага тийм ээ. Цагдаагийн эрх газрын дарга тагнуултаач хийх юм. Тэгэхээр энэ боломжийг нь бол энэ хуулиар нээж өгч. Тэгээ энэний дагуу хийсэн ажиллагаа нь өөрөө нотлогын хэмжээнд үнэлэгдэх ёстой учраас хуульчлах шаардлага гарсан юм аа. Энэс бол шинэ зохицуулалт. За дээр нь энэ хоорондоо мэдээлэл солилцож болно. Одоо ерөөлөлт мөрдөн шалах нууц ажиллагааны баримтуудыг хоорондоо мэдээлэл солилцож байдаг. За мөн хэрэг бүртгэгдэл мөрдөн байцаалтанд энэ хориглох зүйлүүдийг одоо шинээр оруулж ирж өгсөн. Гэхдээ энэ зарим нэг зүйлүүд нь бол хуучин хуулийн тодорхой зүйл хэсгүүд дээр байсан. Энийг нэгтгээд нэг зүйл болгож оруулж ирж өгсөн. За ингээд хэрэг бүртгэлгээ үндсэн хэсэг рүү оръё. За би түрүүнээс та бүхэнд хэлээд байгаа хэрэг гэмтэргийн шинжтэй гомд мэдээллийг хүлээж авах. Тэгээд гэмтэрэг байна гэж үзэх юм бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд мөрдөн шалах ажиллагаа эзэн холбогдогчийг нь ортод явуулж байгаа энийг хэрэг бүртгэлт гэж нэрлэж байгаа. А одоогийн хуулиар бол хөнгөн иргэн дээр л хэрэг бүртгэлт явуулж байна. Шинэ эрүүгийн иргэн шийдвэрлэх хуулиар бүх төрлийн ангиллын иргэийг эзнийг нь ортод явуулж байгаа ажиллагааг хэрэг бүртгэлт гэж нэрлэж байгаа гэж ойлгож байна. Тэгээд эзнийг нь ортод явуул. Эзэн холбогдогчийг нь олж тогтоох. За энэ хэрэг бүртгэлт гэдэг юм хоёр юм харагдана.
Нэгдүгürt нь бол гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах, нөгөөх нь хэрэг байж болцсохгүй байна гэж үзвэл хэрэг бүртгэлтэй хэрэгнээ. Гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл хуучин хуулиас байгаа зохицуулт энэ хүлээн авах нь байна, шалгах нь байна. Харин гэмтэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах зохицуулт шинээр орж ирж байна. Шинээр орж ирж байна. Энийг нь засгийн газрын ерөнхий байгууллагаас мөнгөний хэмжээг тогтоо. Өөрөөр хэлбэл хэн авилга аваад байгаа талаарх мэдээллийг төлбөртэй авч болно гэсэн. Хэн их хурамнасаа урваад байгааг цагнуулын байгууллага төлбөртэй авч байгаа. Энэ нь одоо шинээр орж ирж байгаа зохицуулт. За гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг хянаад нэг бол хэрэг бүртгэлтэй хэрэгнээ, нэг бол татгалцсан. Энэ одоогийн яг манай энэ гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг татгалцдаг процедур мөн. Нөгөө хэрэг бүртгэлтэй хэрэг нээж байгаа нь одоогийн эрүүгийн хэрэг үүсгэж байгаатай адил гэж ойлгож болохгүй. Эрүүгийн хэрэг үүсгэх гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийн хооронд шинээр бий болж байгаа зохицуулт. Шинээр бий болж байгаа зохицуулт. Манай энэ хуулинд байгаа. За энэ хэрэг бүртгэлтэй үед хэрэг бүртгэлтэй хэрэг хэрвээ та нээвэл хууль заасан мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулах энэ боломж нэ гэж. Өөрөөр хэлбэл энэ үеэс мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах. Одоогийн хэллэгээр гүйцэтгэх ажил явуулах. Энэ үеэс. Иннээс өмнө явуулсан гүйцэтгэх ажлын ямар ч нотлох баримтаар үнэлэгдэхгүйгээр улсын хурлаас сая хуулийг баталчлаа. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтэй хэрэг нээгээгүй бол тэр тагнуул АТГ цагдаагийн байгууллагаас явуулсан гүйцэтгэх ажлын ямар ч баримтыг нотлох баримт гэж үнэлэхгүй болж гэж ойлгосон. За хугацааны тухайн асуудал байгаа энэ хойно яригдана. За хэрэг бүртгэлтэй хэргийг хаах эсвэл эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр юм болж байна. За энэ хэрэг бүртгэлтэнд байгаа гомдол мэдээлэлээр ерөнхийдөө эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн үндслээс аваад 3 эмийг л тавьсан. Нэгдүгээр гомдол гаргасан, хоёрдугаар гэмтэргийн шинжийг нөгөө мөрдөгчнөр өөрөө илрүүлсэн, гуравдугаар гэмтэрэг үүсгэхэд өөрөө ирсэн болж. За энийг авч үзсэн. За энэ ерөнхий гомдол хүлээн авах зохицуултууд нь бол одоогийн байгаа энэ зохицуулттай адил байгаа гэж ойлгож байна. За энэ нөгөө төлбөртэй авах зохицуултанд бас шинээр орж ирснийг би түрүүнд дурдсан. Энэ ерөн сурвалжлж байгаа бол гэмтэрэг үйлдвэр бэлтгэж байгаа бол тэгээ журмыг энэ байгууллага байна. За хэрэгээр илчлэн ирсэн гэдэг одоогийн зохицуултаас энэ хүн этгээд хийдгийг хүн болгоцсон. За энэ одоо ингээд юм хэд харах жоо. Хувьдсан байдлаар энэ бас буруу зохицуулт болчуудаа. Учир нь энэ хуулиар хүнээс гадна хуулийн этгээд гэмтэргийн субъект болгож заагдсан. Тэгэхээр энэ явцруулаад биччихтэй бас гэж ийм ойлголт гарч ирсэн байна. За гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг одоогийн хуулиар бол 19 хоног шалгаж байгаа тийм ээ. Энэ хуулиар 5 хоног шалгахаар байна. 5 хоног. Тэгээд гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг хийж байгаа энэ байгаа үзлэг хийх, мэдүүлэг авах гэх мэтийн 5 ажиллагааг мөрдөгч явуулах хэрэгтэй болж байна. Одоо бол тийм байхгүй шүү. Зөвхөн тайлбар авч байна. Тайлбар авч. Тэгэхээр энэ гэрчээрээ асууж болно, хохирогчээрээ асууж болно, үзлэгээ хийчих болно, шууд автоматар нотлох баримт болоод дараагийн үе шатн дээр үнэлэгдээд явах энэ боломж орж ирсэн. За энийг хууль тогтоогчдоор бас хасъя гэдэг ийм санал гаргасан. Ер нь бол ийм давхарцсан үе шатууд байна. Шууд гомдол ирэхээр хэрэг нээгээд явдаг байгаад. Тэгтэл нөгөө жижиг гэмтэргийн тухай ойлголтууд буюу зөрчилдөр нэгд ороод ирсэн. Хоёрдугаар ер нь эрүүгийн хэрэг мөн бишийг шалгаж иж хэрэг нээхгүй бол хүний эрх зөрчигдөх ийм асуудлууд байна гэдэг мөрдөх байгууллагын саналаар энэ гомдол мэдээлэл хэвээр үлдсээ. За гомдол мэдээллийг хянж үзээд энэ гаргаж байгаа шийдвэрүүд нь бол ерөнхийдөө ойролцоо. Гэхдээ энэ нэгийг нэг буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээлттэй шинэ зохицуулт орж ирсэн. За энэ зохицуулт нь ийм агуулгатай байна. За хэрэг бүртгэлтийн хэрэгээ мөрдөгч нээх хэрэгтэй. Мөрдөгч нээх хэрэгтэй. Гэхдээ прокурорын нэгдсэн бүртгүүлэлт дугаар авах 72 цагийн дотор танилцуулах. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь одоо түрүү хэлсэн хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулах үндэслэл болохоос гадна үндэслэлгүй байна гэж үзээд прокурор хэрэгсэхгүй болох эрхийг энэ хуулиар прокурор төгсөн. За хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж болно, тэр нь бас прокурор шийдэж байгаа. За мөн энэ гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийг харьяалаар шилжүүлэх хэрэг мөрдөгчд байсан тийм ээ. Мөрдөн байцаагчдаар
тариалаар өөрөө шилжүүлэх нь одоогийн хуулиар байсныг бас болиулаад прокурор тус. Өөрөөр хэлбэл авилгын хэрэг байвал би авилга руу прокурор шилжүүлнэ. Сонгон архин дүүргийн 2 дугаар хэлсэн хэрэг байна гэвэл хамт мэдээллийг зөвхөн прокурор шилжүүлнэ. Мөрдөгч шилжүүлэх хэрэггүй болж байгаа юм. За хэрэг бүртгэлтэй иргэнээс прокурор татгалзсан энэ одоогийн хуулийн дээр нэг юм байсан. Мөрдөн байцаагчийн саналаар л прокурор татгалцахаар бичсэн байсан одоогийн хуулинд. Тэгвэл энэ хуулиар прокурор мөрдөн байцаагчийн саналтаа саналгүй өөрөө шийдэх эрхээ авсан. Мөрдөгч саналаа гаргаад өгч болно. Мөрдөгчийн санал байхгүй байсан ч прокурор хэлтийнхээ гэмтэр гишүүнгийг л татгалзаад хаах хэрэгтэй болсон гэж болно. За гэмтэргийн талаар гомдол мэдээр дурдсан асуудал мөрдөн шалгах ажил явуулахын хариаллын гүшүүр түрүүн бий хэлсэн. Прокурор өөрөө хариаллаар шилжүүлнэ. Энэ доор нь хугацаагийн тавих гэсэн. За энэ хэрэг бүртгэлтгээ шинэ институцийн хугацаа хэмжээний талаар 30/12 дээр зааж өгсөн. Хэрэг бүртгэлт явуулах өмнөсөн хугацаа нь 1 сар байна. 1 сарын дотор хүн нь олдохгүй бол 3 сар хүртлээр прокурор хугацаа сундаг. Тэгэхдээ хийгдсэн ажиллагаануудаа танилцаад явна. Тэр хэргийг илрүүлэхийн тулд та юу хийсэн юм бэ? Мөрдөн шалгах ямар нууц ажиллагаа явуулж байгаа? Үр дүн нь юу вэ? Эрүүл сурвалжлах ямар ажиллагаа хийж байгаа? Үр дүн нь юу вэ? Мөрдөн шалгах ил ямар ажиллагаа явуулах? Үр дүн нь юу вэ? Гэх мэтээр ингээ прокурор танилцаж явна. Хөө үнц хугацаа дуустал эрүүгийн хэргийг төтгөлцөхгүйгээр шалгана гэсэн. Хүн амны хэрэг байвал одоо тэгэл хүний нолтол бараг явна гэсэн. Хүн төрөлхтний эсрэг гэмтэр гүйцсэн бол эзний нолтол 3 жилийн хууль зүйцэлтэй бол 3 жил, 5 жил бол 5 жил ингээд шалгаад байна гэж ингэж ойлгосон. За сайн дээр гомдол мэдээж шалгаж байгаа хугацаа нь бол хэрэг бүртгэлтийн хугацаанд орж тоологдно. За хэрэг бүртгэлтийн хэргийг дуусгасан тохиолдолд мөрдөгч нь хэргийг хаах эсвэл эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт гаргана. Хэрэг бүртгэлтийн буюу эрүүгийн хэрэг мөнгө байхгүй ингээд шалгаа явж идэл зөрчил байж болно тийм ээ. Тэгвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаана гэж хэлж болно. Хөөөл цуцаа дуусчих болно. Тэгвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах гэдэг саналаа прокурорт гаргана. Харин хэрэг бүртгэлтийн явцад нотлох баримтыг цуглуулаа явж байгаа гэрчийг асуугаа, шинжээжийг томилоо, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулаад ингээ явж байгаа хооронд хэн үйлдсэн тодорхой болоод ирвэл эрүүгийн хэрэг үүсгэж ялтчаар татна. Гэхдээ хэрэг бүртгэлтийн явцад гэмтэр үйлдсэн хүн энэ бат байна гэд бат руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж болохгүй. Батыг авчирч сэжигтээр тооцох юм уу те? Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа шүү чамтай гэж ингэж ярьж болохгүй. Гэрчээр асуух хэрэг нь байна. Гэхдээ батыг гэрчээр асууж байгаа явцад бат энэ мөрдөн байцаагч намайг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгах гээд байна гэж өөрөө үзвэл өмгөөлөгч авах хэрэгтэй болох гэсэн. Өмгөөлөгч авах. Би дэ мэдүүлэг өгөхгүй өмгөөлөгч авнаа гэх. Энэ бол бас энэ эрүүгийн хэрэгний шийдвэрлэхэд орж ирж байгаа нэг өргөн зөвлөлттэй гэж байна. За хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь одоо бид нөгөө хэлсэн гэмтрэг үүдэгдээгүй эсвэл зөрчлийн шинжтэй бол хаах саналаа прокурор гаргана. За зөрчлийн шинжтэй тогтоогдох юм бол тэр зөрчил шалгах шийдвэрлэх хэрэггүй этгээдэд шилжүүлж арга хэмжээ авахыг прокурор мөрдөгчд даатгана. За хэрэг бүртгэлтийн хэргийг хаах мөрдөгчийн саналыг үнэлэхгүй гэвэл нэмээд хэрэг бүртгэлтийн ажиллагаа чи хийгээд ирээ гэж прокурор хэргийг буцаад эсвэл чиний энэ хаах гэж чинь үнэлэхгүй байна харин энэ гэмтэр гэж бат үлдсэн байна гэд өөрөө шууд эрүүгийн хэрэг үүсгэх эрхийг прокурор туссан. За энэ 1.5 гэдэг нөгөө эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд одоогийн хуулийн байцаа шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хууль зүйцээ дууссан гэмтрийн бүрэлдэхүүн мөнгө асуусан чинь. Энэ тохиолдолд энэ одоо хэргийг хаах саналыг гаргаж мэдэгдэнэ. За хэрэг бүртгэлтийн хэргийг үнэлэхгүй хаасан гэж үзвэл дээжлэний прокурор мөн тухайн хэргийг сэргээх хэргийг энэ хуулиар өгсөн байгаа. За нэг өөрөөр зохицуулалт нь бол хүн болгон тэр хэрэг бүртгэлтийн хэргийг мөрдөгч танилцуулах шаардлагатай болж зөвхөн энэ хүн өөрөө хүсэлт гаргасан л бол хэрэг бүртгэлтийн хэргийг танилцуулна. Бус тохиолдолд танилцуулахгүй. За эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах саналыг дараах тохиолдолд одоо энэ гаргахаар бичиж байгаа. Нэгдүгээрт нь тэр хүн гэмтэр үйлцэгийг хангалттай баримт болгоно. Одоо бол
дорж энэ гинтэргийг үйлдсэн байж магадгүй гэдэг хүн хэлэхээр бид баг эрүүгээр хэлчихэж байгаа шүү. С жиг байгаа учраас. Энд бол одоо тийм боломж байхгүй бас. Дорж энэ усыг хулгайлсан гэдгийг гэр чи ийм мэдүүлгээ. Шинжээ чи ийм дүгнэлттэй. Мөрдөн шалах нууц ажиллагааны ийм баримтаар үнэхээр үлдэгдэжээ гэсэн тохиолдолд нэгдүгээр. Хоёрдугаар тэр дорж Сонгой хайрхан дүүргийн 15 дахь хорооны 33 гэсэн энэ тоолдод яг одоо байна гэдг нь тодорхой бол үүсгэн. Тэрнээс Бат гэдэг нь тодорхойсон, Бат хаана байгаа тодорхойгүй үед бас тухайн хүнд эрүүгээр үүсэхгүй болж байгаа гэж ойлгож байна. Яг хаана байна? Яг ямар баримтаар тогтоогдсон гэж тэр хүний эрхэнд халдсан энэ эрүүгийн эрх үүсэх ойлголт одоо л бий болно. Тэрнээс өмнө одоо бид тэр хүлээж чиглэсэн юм хийж чадахгүй болгоно. За ингээд саналыг хүлээж авсан үед нэмэлт тэр бүртгэлд явуулж болно. Эсвэл эрүүгийн эрх үүсгэж болно. Эсвэл эрүүгийн эрх үүсгэхэд авид ирсэн мөрдөгчөө таны санал чинь үнэлэхгүй байна. Би наад ингэж хэрэгсэхгүй боллоо гэж прокурор хааж байна. Өөрөөр хэлбэл прокурорын тодорхой эрхүүд нэлээд өргөдсөн байдлаар орж ирсэн гэж бодож байна. За нэмэлт тэр бүртгэлтээр буцаах юм бол прокурорын ялгдагчаар татсан үний чинь баримтан дутуу байна. Дүн байцаагчаа. Чи өшөө дахиад гүйцэтгэх ажил хийгээд мөрдөн шалт ажиллагаа. Дахиад шинжээж тавьлаад дахиад гэрчнэрийг байцаагаад тэгжийг би наад чинь үүсгэнэ. Тэгээд энэ буцаах хэрэг прокурор байна. Тогтоол гаргаад буцаагаа явуулна. За мөрдөгчийн саналыг үнэлэлтэй гэвэл эрүүгийн эрх үүсгээд ялгдагчаар татна. Эрүүгийн хуулийн 145-ийн 3 зааснаар би чамайг энэ хэрэг толгойдуулан шалгаж байна. Миний тогтоол энэ байна. Тэгээд дугаараа. Тэгээд дугаарыг одоо бид нэг хоёр янзаар ярьж байгаа. Хэрэг бүртгэлтэй хэрэг нэмэлт нэг дугаар байна. Жишээлбэл 6 оронтой. Тэр нь эрүүгийн эрх үүсэх юм бол хойд дахиад 2 орон нэмнэ. Тэгээ ингээд дугаар цаашаа хөрвүүлээ явах болов гэж. Шүүх рүү очвол дахиад хойд 2 оронтой нэмнэ. Гэх байдлаар нэг хэргийн яг үндсэн дугаар нь хэвээрээ хадгалагдана. Тэр дугаар нэмэгдээд 4 байж байгаа 6 болсон байвал энэ хэрэг бүртгэлтэн хэрэг байна. 8 болсон байвал энэ мөрдөн байцаалтын хэрэг байна. 10 болсон бол энэ шүүх дээр байгаа хэрэг байна гэдэг шууд оншигддаг байдлаар байх болов гэж би төсөөлж байна. За прокурор тогтоолын тодорхойлох хэсэгт энэ ямар нэмтэр үйлдсэн бэ гэдэг энэ нотлох баримтын жагсаал оруулъя гэж. Энэ бол нөгөө өмгөөлөх тал бас ашигтай. Би чиний өмгөөлж байгаа энэ хүнийг ийм баримтаар энэ гэмт хэрэг толгордуул шалгаж байгаа шүү. Гэрчийн мэдүүлэх юм байна. Мөрдөн шалгах нууц ажиллагааны баримт байна. Шинжээчийн дүгнэлт байна. Ийм байгаа учраас дорж гэдэг хүн та эрүүгээр татагдлаа гэдгээ одоо хэлдэг болох нэ. А бидний практик бол дорж гэдэг хүн тэнд явж ирсэн гэж Бат гэдэг хүн ярьсан учраас өнөөдөр би таны сэжигтээр татж яана гэж байгаа шүү дээ одоо. Тэгэхээр ийм юм байхгүй болох. Үнэхээр баримт байгаад бол таныг татна. Уучлаарай байхгүй бол та явж болно. Ийм зарчмаар юм гэж. За мөрдөн байцаал. Сая хэлсэн энэ эрүүгийн эрх үүсгэж ялгагдчихаар татснаас хэргийг шүүгч шилжүүлэх хүртэл явагдаж байгаа ажиллагааг мөрдөн байцаал гэж. Тэгээ бидний төсөөлж байгаагаар ер нь бол мөрдөн байцаалтын үед хийх ажил ер нь бага байх болно. Ямар тохиолдолд их байх вэ гэхээр дорж дондгийг алдсан газар дээр баригдлаа. Тэр тохиолдолд дондг нь тодорхой байгаа учраас шууд тэр бүртгэлд явуулахгүйгээр мөрдөн байцаалд явуулж байна. Тэгэхээр мөрдөн байцаалд явуулж байгаа тохиолдолд тэр бүртгэлтэнд хийж ийсэн нөгөө ажиллагаа нь энэ үед хийх ёстой болж байгаа. Тийм учраас арай нэг жоохон цаг хугацаа авсан тохиолдол энэ л үед байх болов гэж ингэж төсөөлж байна. За мөрдөн байцаалд эрүү үүсгэсний дараагаар түрүү таавал асуугаад сэжигтэн гэж. Тэгэхээр энэ сэжигтэн гэдэг нэр томьёог бол хууль дээр бол аваа хэлсэн байсан юм аа. Тэгээ их хурлын гишүүд бусад энэ иргэний байгууллагууд юу гэсэн гэхээр энэ хууль чинь ерөөсөө хүнийг шууд барьж аваад ялагдаж болох гэдэг байна. Бид ядганаас сэжигтэн баймаар байна шүү дээ. Ямар хэзээ сэжиглэгдэж байгаагаа мэдээ дараа одоо ингэж явдаг энэ хуучны тогтолцоо чиг зүгээр байна гэд сэжигтний хүчээр шахуу оруулж ирсэн. Тэрнээс биш өмнө явж ирсэн төслөөр ерөөсөө нотлогдсон бол шууд ялагдагчаар явъя гэдэг зэрчмээр байсан. Сэжигтэн гэж хэлээ байх уу гэхээр эрүүгийн эрх үүсгэлээ прокурор хангалттай барих байна гэж үзээд тэгэхээр энэ дорж гэдэг хүнийг арай гэрээ мөрдөгчөө гээд мэдэгдэх хуудас өгч.
Тэгээ мэдэгдэх хуудасаар тэр хүнийг авчирч байгаа хооронд тэр хүн с ижигтэн гэдэг нэр томьёотой байна. С ижигтэн гэдэг нэр томьёо. Нэгдүгээр. Хоёрдугаарх нь дорж Батыг яг алж байгаа үйлдэл дээр баригдчихлаа. Алж байгаа үйлдэл дээр. Цагдаа бариад авлаа. Тэр хүн бол хойшлуушгүйгээр баримтлагдана. Хойшлуушгүйгээр. Хойшлуушгүй баримжсан тохиолдолд тэр хүнээс мэдүүлэг авах эрхийг нь энэ хуулиар нээж өгсөн. Энэ тохиолдолд тэр хүнийг бид с ижигтэн гэж нэрлэв. С ижигтэн. Тэгэхээр энэ хугацаа бол их болгосон байна. 24 цаг байна. За тэр дуудаж байгаа хүн маань хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бол албадан ирүүлнэ гэж. Тэгэхээр одоогийн энэ бас нэг энэ мөрдөгч нартай холбоотой хүмүүс нэг яриад байдаг нь мөрдөн байцаар байгуулах прокурор шүүх ер нь аль аль нь хүнийг дуудаад өвгөндөөс болоод ширхтүүлээд байна. Хэрэг хэрэггүй юм байна. Энийгээ болиулах гэдэг шаардлагыг хууль тогтоогчид нэлээд тавьсан юм байлаа. Тэгээд мөрдөгч нар мэдэгдэх хугацаа хүн дуудах хэрэггүй болсон. Өөрөөр хэлбэл мөрдөгч хүн дуудаад тухайн хүн нь ирэхгүй байж болно. Ирэхгүй байж болно. Та албадлах хэрэглэх ирэхгүй болсон ч байна. А дуудах хэрэг нь бол мөрдөгч байна. Гэхдээ тухайн хүн ирэхгүй байж болно. Харин прокурор дуудвал мэдэгдэх хугацаар дуудвал тэр хүн ирэх үүрэгтэй. Прокурор энэ хүнийг дуудах үнэхээр ямар хэрэг байна вэ гэдгээ материалаа үзчихиж шийднэ гэсэн. Гэрчийг Батыг дуудах гэсэн юм а прокурор гэвэл уучлаарай Батын ирэх дуудах шаардлагагүй юм байна. Би дуудахгүй. Тэгвэл нөгөө нэг авчрах боломжгүй гэсэн. За ийм зохицуулт орж ирж байна. За энэ мэдэгдэх хугацаатай холбоотой зохицуулт байна. За мөрдөгч эрүүгийн үүсгэж ялгдчихаар тагсан тогтоолыг авсан даруйна с ижигтэн танилцуулах үүрэгтэй. Тэгээ байцаалт авна. Одоо байцаалт авсан тохиолдолд хувийн байдлыг нь тодруулах, хэргийн талаар баримтууд суглуулах гэдэг энэ эрүүгийн хэрэг шийдвэрлэх хууль дээр нэлээд олон зохицуултууд орсон. Та бүхэн өөрсдөө харах боломжтой энэ бичсэн байна. За би түрүү хэлсэн энэ одоогийн хуулиар 72 цагаар баримтжилж байгаа хүнийг энэ хуулиар 48 цаг болгож богиносгосон. 48 цаг болгож богиносгосон. За с ижигтний баримтлагтай холбоотой энэ үндэслэл нь хуучин орон зургийг заавцсан эсвэл хүнд он сум гэмтэр өгүүлсэн бол гэсэн хоёр тохиолдол байсан бол одоо энэ хуулиар ингэж олон болгож өгчээ. За нэгдүгээр мэдэгдэх хугацаар дуудаад ирээгүй бол эсвэл мөрдөгч прокурор шүүгч гэрч тэр хамтарч байгаа хүнийг дарамтлаад айлгаад алах гээд байгаа бол эсвэл гэмтэр өгүүлсэн хангалттай үндэслэл байгаад дахиад гэмтэр өгүүлэх гээд байгаа бол эсвэл нотлохоортой устгах гээд байгаа бол ийм тохиолдолд л одоо баримтлаа бусад тохиолдолд болохгүй гэх. Өөрөөр хэлбэл маш тод тодорхой болгож өгсөн гэсэн. Яа энэ үндэслэл байхгүй бол хүнийг шүүгч хорихгүй прокурор даруйсуулсан гэж шалгах хэрэгтэй. Одоо бол энэ дээд шүүхийн тайлбараар явж байна. За шүүхийн зөвшөөрлгүй баримтлах дээр гэмтрэг үлдчих үед нь бариад авч болно. Бүрдөгч нар эсвэл шууд гэрч заах юм бол бариад авч болно. Эсвэл хувцсан дээр нь орон байр юм зэрэг улмөр байгаа. Энэ бол дэвшгийн тайлбартай холбогдож орж ирсэн. За хойшлуушгүй тохиолдол гэж байгаа. Хойшлуушгүй тохиолдол нь бол энэ хуулийн тодорхойлолтын дээр байгаа. Хүний аймаг бие эрүүл мэндэд хохирол учрах гэдэг бол эсвэл ямар нэгэн байдлаар хэвтрүүлэнд устгах гэдэг болж байна. Ийм тохиолдолд л одоо хүнийг барих нэ. Тэгэхээр энэ хуулийн бас нэг давуу тал нь дээд шүүхийн тайлбар шаардаад байдаг байсан тийм юмнуудыг багасгаж өгсөн гэж байна. Тодорхой болгож өгсөн. За с ижигтнийг зөвшөөрлгүй баримтжилсан с ижигтэнд эрүүгээр үүсгэж ялгдчихад саналыг баримтжилснаас хойш прокурор даруй өргүүлнэ. Тэгээ энэ хуулийн дээр даруй гэдэг нэр томьёонуудыг оруулж ирж өгсөн. Хуучин бол нэн даруй 24 цаг 72 цаг гэсэн ойлголтод байсан. Ер нь даруй гэдэг нь боломжит хугацаа. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн Булган сумд ууланд явж байгаа хэсгийн байцаагч хүн бариад авлаа. Гэмтэр өгүүлсэн үнийг хүн алдсан үнийг. Уул нь бол энэ хуулиар бол 24 цаг байдаг. Одоогийн хуулиар тийм ээ. Энэ хуулиар бол та тэр цаг прокурор мэдэгдэх хугацаа чинь тэр сумаас манайх руу ирэх хүртэл эсвэл хугацаар ярьж болох тэр хугацааг л хэлж. Яг юу боломжтой гэж үзсэн тэр хугацаанд л мэдэгдэх. За тэгээд прокурор мөрдөгчийн саналын үнэлэлтэй гэвэл бүлээн авснаас хойш 6 цагийн дотор с ижигтэнд эрүүгээр үүсэж ялгдчихаар татах хэсгийг шийднэ.
За энэ 59 дээр бол одоогийн хууль байгаа 24 цагийн прокурор болно гэх. За мөрдөн байцаалтын хугацааг би түрүү бас таамаг хэлсэн. Одоогийн хуулийн 182 дээр 2 сар байгаа бол энэ хуулиар 1 сар болгож богиносон. За хөнгөн иргэд дээр нь бол бүр 14% байна. За хугацаа сонгох процедур нь бол одоогийн бүрдэж байгаа хуультай адилхан гэж ойлгож байна. Гэхдээ хөө үйлс хугацааны дотор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг. Хүчин төгөлдөр батлагдсан эрүүгийн хуулиар эрүүгийн хэрэг үүсгэж ялагдчихаар татсан бол хөө үйлс хугацаа зогсгоор тавьсан байсан юм. Сая их хурл дээр яг сүүлийн хэлцүүлгэн дээр энийг өөрчлөлөө. Мөрдөн байцаалтын явцад хөө үйлс хугацаа дуусвал хэргийг хэрэгсэхгүй болж байна. Хэрвээ хуучин зохицуулалтаар явсан бол та хүний аягыг хагалтсан бол таны 3 сар, 3 жил, 300 жил мөрдөх хэрэгтэй байлаа. 3000 жил ч юм. Тэгээ энэ зохицуултыг харин хууль тогтоогч бас засаад хууль зохицуулт дуусч ивэл хэрэгсэхгүй болох энэ зохицуултыг сайн оруулж ирж өгсөн. За хавцдрын материалыг танилцуул энэ бас шинэ зохицуулт орж ирсэн. Энэ дотроос төрийн нууцтайгаас бус энэ материалыг өмгөөлөгч бусад хүмүүс маань хувилж аваад ашиглах энэ эрхийг нээж өгсөн. Энэ бол өмгөөлөгчийн эрхтэр байсныг хавцдрыг прокурор танилцуулах гэсэн энэ бүлэг тогтоож өгсөн байгаа. За хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх эсвэл нотлох баримтын жагсаалтуудыг авсгаж өгөх гэдэг хоёр зүйл шинээр орсон. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэл гаргана гэдэг нь шийдэх тогтоол гаргах буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр тэнцэх зохицуулалттай холбоотой юм. Яг энэ цагаас эхлүүлээд ийм шийдвэр гаргасан бол прокурор богино хугацаанд шүүхэд өгнө. Шүүхэд өгөхөөс өмнө прокурор ялагдагчтай ял тохирно. За би энэ хууль дээр чамд ийм ял байна. Би чамд тэдэн жилийг өгье. Тэгээд ийм дэглэмтэй өгье. Тохирж яана. За болж яана аваад. За би та нар ялах хүмүүстээ шүүхэд өглөө өгье. Тэгээд шүүхэд очлоо шүүх аваад богино хугацаанд прокурорын тэр тохиролцсон хэмжээнд ялна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгдсэн мөрдөн байцаалт нь прокурортойгоо тохирч чадвал тэр яллаа шүүхтэр очиад аавна гэж ойлгож байна. Энэ нөгөө англи саксонд байдаг ял 8 цагийг наашаа оруулж ирж байна. За дээр нь энэ эрүүгийн энэ хуулиудын гол шинжилгээний нэг агуулга бол хуучин бол юм хүнд гэмтрэг үйлдсэн бол та 5 жил шорон суугаад бичсэн байсан. Энэ хууль бол та уцруулсан хохирлоо зөрчигдсөн эрхийг нь нөхөн сэргийж жишээлбэл доржийн гар утсыг булгаасан бол доржийнхаа гар утсыг буцаагаад өгч эсвэл хохирлыгаа төлж тэгвэл тань ял өгөхгүй. Ял шийтгэл тань заавал оногдуулахгүй гэдэг ийм шин зарчим орж ирж байна. Хуучин хуулиар та хохирлоо төлцөж за яг наад чинь бол тэнцэж хийнэ харгалзах хугацаа эсвэл ялаас доош нь татах энэ боломж байлаа. Тэгвэл та ял шийтгэл оногдуулж байгаа шүү. Шүүхийн шийдэх тогтоол гарч байна. Энэ хуулиар бол тийм баг. Шийдэх тогтоолоор танд ял өгөхгүйгээр тэнцээд явуулж хохирлоо багтуулсан юм. Хохирлоо багтуулсан бол оногдуулж байгаа ялаас нь бүр доошоо ял өгөх боломжийг нээж өгсөн. За энэ нь бол энэ хуулийн бас нэг давуу чанар гэж ойлгож байна. За прокурор эрүүгийн хэргийг ялах түгэлд үлдэхдээ одоогийн хуулиар 52 хоног байсан. Гэхдээ энэ прокурор дээр 100 хавцтай хэрэг ирдэг, 100 үйлдэлтэй хэрэг ирдэг. Тэрнийг энэ хянах хугацаанд 52 хоног багтдаггүй байсан. За энийг энэ хуулиар 14 хоног эхлээд хяна. Тэгээд чи хэрэгээр хянаж дуустал 14 хоногоос хэргийг сунгаад ирж болно гэдэг энэ зохицуулт орж ирсэн. Хязгаарыг тавиагүй. Гэхдээ энэ заавал журмаар бид энэ хязгаарыг тавих боломжтой байгаа. За прокурор төгсөн тодорхой эрхүүдээс би дахиад энэ 2-4 дээр тоцсож хэлье. Хуучин бол энэ 2-4, 2-3 бол прокурор байгаагүй юм. Эрүүгийн хэрэг үүсгэж ялагдчихаар татах тогтоолыг хүчингүй болгож хэрэг бүртгэлтэнд буцаана гэдэг нь батыг улгаан хэрэг үйлцэнгээ шалгаж байгаа хавцаас хэрэг нь нотлогдохгүй байгаа бол батд холбогд эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгоод хэргийн прокурор буцаана. Эсвэл эрүүгийн хэрэг ялах түмэнд үлдэж явахдаа за энэ батын үйлцэн улгаан хэрэг нь нотлогдоогүй байна. Тийм учраас би энэ нэг хулгайг нь тусгаарлаад 10 эргийн шүүх рүү явуулъя гэдэг энэ хоёрын гурваар гарч байна. За энэ процессын хуулиар төлөвлөцүүлэх ойлголтыг эзний ногтол хэрэг бүртгэлтэнд бол байхгүй. За мөрдөн байцаалтанд бол
Энэ 7 үндслээр бүртгэгдүүлсэнийг зөвхөн 3 үндслэл болгож багасгасан. Нэг нь бол энэ өвчтөй бол, хоёр дахь нь орон зайлтсан бол, гурав дахь нь гадаад улсын дипломат болон дархан ирэх юм бидэлж байгаа бол хэрэг төтгөлцөн. Үүнээс өөрөөр ямар нэг байдлаар хэрэг төтгөлцөхгүй. Нөгөө гэрч мөрч байхгүйгээр хэрэг төтгөлцөхгүй байна гэж ойлгож байна. За хэрэгсэхгүй болгохыг одоо дараах байдлаар томьёолсон энэ 1-2-1-6 дээр та бүхнийг анхаарлаа хандуулах хүсье. 208-аас арай өөрөөр орж ирсэн зохицуул. Тухайн үйлдэл эсвэлтгүй гэмт хэрэг тооцохгүй болсон бол хэрэгсэхгүй болгодог энэ зохицуулд орж ирсэн. Одоогийн хуулиар бол биднес ийм зохицуултыг бүрэлдэхүүнгүй гэдэг рүү ерөнхийд нь оруулаад шийдэж байгаа шүү. Бүрэлдэхүүнгүй. Тэгэхээр энэ бол шинээр орсон нэг зохицуулал. 6 дээр гэмт хэрэг үйлдэл нь нотлогдсон боловч ял оногдуулах насны төрөлд гэж. Хамгийн ихний хичээлийг та бүгд санаж байгаа бол ерөнхий прокурорын орлогч гэмт хэргийн бүрэлдэхүүний тухай одоо хэдүүлээ ярихгүй шүү гэж ярьсан. Тэгээ энийг бол хоёр тогтоогч болон бид та бүгдийг бас хичээл заахтаа яриасаа гэж хүсэж байна. Гэмт хэрэг гэдэг бол үйлдэл гэм буруу уярал байна. Нас бол эрүүгийн хариуцлага хүлээлэхгүй үгүй юу гэдэг дээр л яригдана гэж ойлгох хэрэгтэй. 2002 оны хуульч ийм. Тэгэхээр одоо энэ багш нар одоо хичээл заахтаа нэг дөрвөн бүрэлдэхүүн байна гэмт хэрэг болох гэж яриад байгаа ойлгох хэрэгтэй байхгүй. Хүмүүсийг тэгж бодлоо ярих байх. Айл 2 он болцсон шүү дээ. Гэмт хэрэг гэдэг бол үйлдэл гэм буруу хоёр байна. Тэгээд гэмт хэрэг. Харин ял оногдуулахгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг нь бол нөгөө нас мастай холбоотой болж ярьж байгаа. Тийм ч учраас энэ 1-6 дээр гэмт хэрэг үйлсэн нотлогдсон боловч ял оногдуулах насан туршид бол хэргийг нэгсэхгүй бол зохицуулт шинээр болж байна. За бас нэг энэ шинэ орсон зохицуулт энэ 4-6 дээр орж ирж байгаа. Би 5 энтрийг хаяад авах шүү шинээр орсон юм бол тийм байна. Нэгтгэн шалгаж байгаа хэргийн аль нэг нь нотлогдохгүй нөгөө тусгаарлаад хэрэг бүртгэлтөнд буцаах зохицуулалт. 6 нь бол ял оногдуулах нас төрөөгүй байна гэж хэрэгсэхгүй болгочоор нөгөө хүн нь би энэ гэмт хэргийг үлдээгүй гэдэг байдлаар дахиад онцлогоо эрдийн журмаар эрдийн шүүхэд хөргүүлэх ийм зохицуултыг болжиж өгсөн. Шинээр орсон зохицуулт. 208-ийн 1-2 гэж одоо хуульчид бидний толгой өгсөн нэг зохицуулт байсан. Өөрөөр хэлбэл нэмэлт баримтыг цуглуулсан боловч тэр хүн гэмт хэрэг үйлсэн нотлогдоогүй байна гэж үзээд биднес хэргийг бүгд нь хэрэгсэхгүй болгоод байсан. Заримдаа хүний хэрэгсэхгүй болгоод яваад ийм хоёр өөр прецедент тогтсон байсан. Тэгээ энийг бол болиулаад нэг тийш нь хандуулж байгаа гэж байна. Нотлогдохгүй байна гэвэл хүний л хэрэгсэхгүй болно. Нөгөө хэргийг уцаагаад хэрэг бүртгэлт рүү шилжүүл. Нотлоод энэ хүн байна уу, өөр хүн байна уу? Надад аваад ирээ гэж уцаах нэ. За хэрэгсэхгүй болсон хэргийг сэргээхийг би түрүү та бүхэнд хэлсэн. Одоо энэ хажуудалд нь та бүхэнд 211-ийг харжээ. Хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болсон үндэслэлгүй болгоод бичсэн. Өөрөөр хэлбэл үндэслэлгүй гэдэг нь юу юм бэ гэдэг нь тодорхойгүй буюу дээдчдийн прокурор харилцан адилгүй ойлгох боломжтой байсан плюс 41-ийн 1 нь бол шинээр илэрсэн нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл гэрч шинжээчийн худал мэдүүлэл дүгнэл за эсвэл шүүх шоркоор нүрдэгч эрхээ яхах шалтгаан их мэдлээ ургуулan ашигласан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон эсвэл хуулийг илт буруу хэрэглэсэн ч гэдэг. Яг ийм үндслээр байвал сэргээнэ гэж. За хууль тогтоох явцад энэ нь үндслэхгүй бол шүүхэд гомдол гаргана гэдэг зохицуулт нэг хэсэг явж байгаад болсон. Прокурорын шийдвэрийг шүүхэд өгөх тухай зохицуулт хийж байгаа болсон. За прокурор ялах түмэлт өгүүлэх үедээ зүйл ангийг одоо өөрчлөх хэрэгтэй, хүчингү болох хэрэгтэй. Энэ зохицуултыг 216 дээр байсныг арай өөр байдлаар 32-ийн 9 болгож зохицуулсан байна. Өөрчлөсөн тохиолдолд мөрдөгч танилцуулна байцаалт үүрэгтэй. За ялах түгэлт гэдэг нэг асуудал энэ прокурортой холбоотой шүүгчнэр маань прокуроруудыг бол одоо бас хөөрхөн зовоодог байсан та энэ зүйлээр. Одоогийн хуулийн дээр бол 218-ийн 2 дээр арга сэтэл санаа зорилго морилгын тогтоо ялах түгэлтэд бичигддэг байлаа гэдэг нэг. Энэ хуулиар бол тийм байхгүй болж байна.
товч агуулган байна. Хаана үлдэгдсэн, хизээ үлдсэн, ямар хохирол учирсан гэдгийг хичээл мэдв. Тэрнийг шүүх заавал хүлээж авна. Хуучин ялах дүгнэлт чанарын шаардлага хангахгүй байна. Уучлаарай гэж буцаадаг байсан бол одоо тийм ирэхгүй болж байгаа байна. Яагаад гэвэл прокурор бол шүүхтэр орчиж мэтгэлцээний нэг тал болсон. Өмгөөлөгч тэгтэл прокуророо би чиний явуулж байгаа энэ дээр чи ийм юмар чамайг би үүсгэж байгаа гэдэг баримтаа бидэнд өгдөггүй байхгүй. Бид болохоор чамайг чиний өмгөөлж байгаа нэг ийм баримтаар үүсгэж байгаа гэдгийг бичиж өгдөг юм. Тэрнийг нөгөө шүүх маань аваад бүр чи дотоо бичсэн байх юм нэм. Бүр яг цаана халаасандаа байгаа юм гаргаж ирж тавь. Тэгээ шүүхт мэтгэлцгээд хэлдэг байсан байхгүй. Одоо бид ийм байхад болж байна. Дорж толбогдох Батын гар утсыг тэнд тулгаалсан 45,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг танд өгч байна. Яг шүүхт. Ер нь бол ялах дүгнэлт их товчхон байх боломж ойлгож. За энд орсны өвөрмөц зохицуулалт нь бол шүүх хуралдаанд шийдсэн судлах нотлох баримтын жагсаалтайгаа бид бичиж өгөхөөр болж байгаа. Өмгөөлөгч бол мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараагаар энийг надад бичиж өг. Би ийм гэрч хорхичийг шүүх хуралдаан дээр аваачнаа. Эсвэл ийм юмнуудыг баримтуудыг шүүх хуралдаан дээр би шинжилэн судлаа гэдэг нь өмгөөлөгч мөрдөн байцаалт дууссаны дараа бичиж өгнө. Харин прокурор ялах дүгнэлт үлдэхдээ би ийм гэрчийг ийм баримтыг шүүхээр хэлцүүлнэ гэдгээр бичиж өгнө. За дээр нь энэ хавсралтан дээр хохирлын талаар орсон. За хамгийн нэг өвөрмөц зохицуулалт орж ирсэн. Ялах дүгнэлтийг шүүх гардуулдаг байсан. Шүүгч. За энэ хуулиар бол прокурор ялах дүгнэлтээ гардуулдаг гэж. За нэг онцлог зохицуулалт орж ирсэн нь бол ялах дүгнэлт шүүхийн шийдвэрээр энэ хуулийн этгээд холбогдох хэрэг ялах дүгнэлт үйлж байгаа бол хуулийн этгээдийн нэр, хуулийн этгээдийн аль биесний хаягийг бичих гэж. Одоо бол биднес хүнтэй холбоотой асуудлыг ялах дүгнэлт үлддэг байсан. Эрүүгийн хуулиар бол хуулийн этгээд гинтрийн субъект байхаар орсон учраас ийм зохицуулалт орж байна. За шүүх хуралдаанд прокурор оролцох гэдэг нь би товчхон явуулъя. Энэ ерөнхийдөө прокурортой холбоотой зохицуулалт орж байна. За хэрэг прокурор биш шүүхээс мөрдөн байцаалт буцаана гэж бид ярьдаг байсан. За энийг одоо болж байгаа. Хэрэг прокурор буцна гэж ярьдаг болж байгаа. За энэ одоо зарчмын том шинжил ч юм уу, гин ч юм уу биш ч юм. Ер нь бол гэхдээ прокурор буцна гэж ярьж байна. За энэ хуулинд орсон нэг гол зарчмын шинжиллийн нэг нь энэ өртсөн хэлэлцүүлэг гэдэг юм орж ирж байгаа. Амин чухал заалт гэж ойлгож байна. Энэ өртсөн хэлэлцүүлгийг явуулах талаар талууд хүсэлт гаргавал өртсөн хэлэлцүүлгийг заавал явуул. Талууд хүсэлт гаргаагүй өртсөн хэлэлцүүлгийг явуулахгүйгээр шууд шүүх хуралдааныг явуулах болно. За өртсөн хэлэлцүүлгийн ач холбогдол нь бол нөгөө өмгөөлөгч ийм мөрдөн шалгах ажиллагаа явуулмаар байна гэдэг 6-гийн 15 байна. Ийм ажиллагаа дутуу хийлээ гэдгийг хэлж байна. Эсвэл хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад миний оролцогчийн эрхийг ингэж зөрчсөн, ингэж хязгаарласан гэдэг гомдлоо яа. Эсвэл энэ нотлох баримтыг цуглуулахдаа энэ нөхөр хууль зөрчсөн гэдгийг энэ үед л ярив. Энээс цаашаа явжвал багтантаас тэр асуудал яригдахгүй. Нөгөө хэргийг нэг бол цагаатхан, нэг бол ялуу ийм хоёр замруу яв. За энэ бас нэг орж ирж байгаа зохицуулалт энэ нөгөө хялбаршуулснаар явах. Өөрөөр хэлбэл ял оролдуулахгүйгээр тэнцэх процедур энд ч гэсэн байгаа. Би гимбруугаа хүлээж зөвшөөрч байна. Оглоо өгчий гэвэл энэ үед яриад гимбруугийн хурлын дараагаар нөгөө нөхөрт ял оролдуулахгүйгээр тэнцэл явуулж байна. За энэ одоо маш чухал зүйл орж ирж байгаа. Энийг прокурор, өмгөөлөгч нар бас ашиглах ёстой шүү. Ялангуяа энийг ашиглаж чадаагүйгээс болж нөгөө хэрэгэн цагаатах. Эсвэл одоо өмгөөлөгч талд ашигтай шийдэл гаргах ийм бас боломж юм гарч ирж байна. За энэ шүүхээс бол хэрэг бүртгэгт мөрдөн байцаалт дутуу хийсэн гэж буцаадаг байсан бол одоо шүүх хуралдаанаар нүхэн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд буцна. Шүүхтэр тодорхой эрхүүдийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхүүдийг өгсөн. Жишээлбэл туршилт явуулж болно. Шүүх. Жишээлбэл шинжээш томилж болно. Шүүх. Жишээлбэл хэргийн газрыг дахиад очоод үслэг хийж болно. Шүүх. Талуудын саналыг үндэслэх. Ийм тодорхой ажиллагаа явуулах механизмыг бас оруулж өгсөн учраас
нэмэлт мөрдөн бацаалтанд тусахгүй байх нэг үндэслэл гарч ирсэн. За энэ ялын төрөл хэмжээний талаар дүгнэлт хийх ойлголт байгаа. Энэ дээр гэхдээ маргаашны энэ бацрын шүүгч хичээл заавал ярих баг. Гин буруугийн асуудлыг шийдсэний дараагаар дахиад эрүүгийн хариуцлага ногдуулах хурал гэсэн ийм хоёр юм байна. Гэхдээ үргэлжилсэн байдлаар явна. Прокурор шүүгтээр очиод энийг ийм гимтэр гүйлсэн гин буруутай гэж үзэж байна гэдэг шүүх зөвлөлтөх тасалгаанд орж ирээд гин буруутай гэж үзсэн тохиолдолд нөгөө шүүгтгчийн өмгөөлөх за манай хүний гин буруутай гэж үзэж байгаа би хөглөө төлөё. 100 төгрөг өчруулсан бол 100 төгрөгөө өгчээ. Тэгээ миний энэ хүний ялыг багсгаж өгөх гэдэг шаардлагатай хэрхий нээгээд үзсэн. Тэгэхгүй бол одоогийн манай энэ шүүхийн процедур гин буруутай эсгээ би мэдчихэж хөглөө төлнө гэх хүмүүс нэгэд байдсан шүү. Гин буруугүй байж би яхаар хөглөх юм гэдэг. Тэгэхээр энэ хуулийн нэг давуу тал чи гин буруутай гэж үзсэн үед хөглөө төлөх. Тэгээд энэ тэнцэх энэ боломжийг энэ хуулиар олгосон шүү. За энэ шүүх хуралдаанд 5 яллагч орж болно, 3 усын яллагч орж болно. Энэ нөгөө талдаа өмгөөлөгчтэй бас яг адилхан. 3 ч өмгөөлөгч орж болно, 4 ч өмгөөлөгч орж болно. Гэхдээ шүүгтэр зөвхөн одоо тодорхой асуудлаар нэг л мэтгэлцсэн. Бусд нь бол нэг артаа талд сууж шинжсэн. Тэгээ мэтгэлцээд явж байгаа явцад асуудал гарвал шүүгчээс завсарлага авахыг хүсээд өмгөөлөгч нар дээр эсвэл яллагч нар дээр очиод зөвлөлтөд эргэж ирээд шүүмжээ байт юм уу нөгөө өмгөөллийн үгээр хэлээд юм. Энэ боломжоор хоёр тал нээж өгсөн. За прокурорт бас энэ хуучин зөвхөн төрийн эрх ашигыг хамгаалах үүргийг прокурор ногдуулж ирсэн бол одоо нийтийн эрх ашигыг хамгаалах үүргийг прокурорын байгууллага хүлээж авсан. Жишээлбэл экологийн аюулгүй байдал. Одоо энэ Өөрөнгө аймгийн оюун суманд газар ухаад экологийн аюулгүй байдал амар болсон байна. Энд дээр чи орооч гэвэл прокурор өөрөө нийтийн эрх ашигыг төлөөлөө тэнд явна. Тэгээд дээр нийтийн эрх ашигын төлөө нэхэмжлэл гаргаад нэхэмжлээ хамгаалаад эрүүгийн шүүх хуралдаанд оролцох энэ боломжийг нээж өгсөн байна. За энэ нөгөө дүгнэлт гаргахтай холбоотой зохицуулт байна. За энэ процесс хуульд нэг орж ирсэн нэг зохицуулт бол анх шат, давх, хяналтын шат аль алинд нь шүүхийн шийдвэрт үг үсэг тооцооны техникийн шинжтэй алдаа гарсан бол яллагчийн санал шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн өсөлтөөр засаж болох зохицуулт орж ирсэн. Одоо энэ зохицуулт байхгүйгээс болоод нөгөө давцаалт шатны шүүхээс энэ шүүхийн тогтоолч буруу гарцсан байна, ийм алдсан байна гэх хэрэн дээр нь бас өмгөөлөгч нар бас дээр нь яллагч нар тоглоод эсэргүүцэл бичээд л ингээд бас нөгөөдгийг буцааж авчрах гэдэг байсан. Тэгэхээр энэ хийдлийг арилгаад энэ эрхийг нээж өгсөн. За давцаалт шатнд гомдол эсэргүүцэл гаргах нь бол шүүгдэгч, за тэрний өмгөөлөгч нар байна. Нөгөө талдаа прокурор, дээжидний прокурор байна. Энэ хуучин хууль дээр яллагч гэж бичсэн байгаа. Одоогийн хууль дээр шүүгдэгч гэж байна. Өөрөөр хэлбэл анх шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа учраас тэр хүн шүүгдэгчээрээ явж байна. Давцаалт шатны шүүхээс магадлал юмнууд гараад хүчин төгөлдөр болсны дараа тэр бол одоо чинь хялтан ч юм уу, хоригдол ч юм уу болоод явна. За энэ хуулинд орсон энэ өмгөөлөгч прокурортой холбоотой бас нэг чухал зохицуулт бол эсэргүүцэл бичих эрхтэй холбоотой юм байсан. Одоогийн хуулиар бол гардууснаас хойш 14 хоногийн дотор байсан. Энэ хуулиар бол гардан авснаас хойш эсвэл 11-19 буюу нөгөө зарлага мадлага юмараа цахим шуудан муудан юмараа явуулаад тэгээ хүлээж авснаас хойш 14 хоног маань болохоор ингэж хуульчилсан. Тэгэхээр өмгөөлөгч яллагч нарт хэрэгтэй зохицуулт орж байгаа гэж байна. За энэ хуульд бас байгаагүй нэг зохицуултын цагдаа өргөж байгаа бол хуулбарыг заавал хөрвүүл хуулбарыг авснаас хойш 7 хоногийн дотор тайлбар гаргах тайлбар нь бол эсэргүүцэл гомдлын хүрээлэл байх гэх мэт энэ шийдвэр зохицуултад орж ирсэн. За энэ прокурор улсын яллагчтай холбоотой учраас энэ манай мөрдөгч нарт нэлээд бусад хүмүүст нэг ачаал бодлогоо зохицуултуудыг яриад байгаа. Гэтэ энэ цаанаас өгсөн юм ийм байх учраас ярьж байгаа шүү. За гомдол эсэргүүцлийг бол давцаалт шатны шүүх хурал орхосоо өмнө бол татгалзах буюу авч болох өмгөөлөгч прокурор аль аль. За түрүүчийн нөгөө алдаагаа засах эрхийг бас энд оруулж ирж өгсөн. Аль нэг талын гаргасан хүсэлтийн дагуу авахаас буруу шийдвэр гаргасан, угаасаа гаргасан энэ төр биш энэ одоогийн хувьд байх нэг зохицуулт байна. Одоо эсэргүүцэл бичсэн бол давхын хурлаар заавал ордог байсан, тийм ээ. Энэ хуулиар бол
эсэргүүцлийг юм уу гомдлыг хүлээж аваад тэр нь давсаалдах шатны шүүх хурлаар хилцүүлэх шаардлагагүй асуудал байвал шүүгч шийдвэр гаргаад хилцэхгүй орох боломжийг энэ хуулиар гаргаж ирж байна. Хуралдаанаар хилцэхгүй гэсэн. Хуралдаанаар хилцэх. Тэгээд тэр нь харин буруу байна гэвэл гомдол гаргах зохицуултыг нь оруулсан. Ажил удахгүй гэсэн үг тийм ээ. За давхын хуралдаанд өмгөөлөгчтэй нь оролцуулна. Өөрөөр хэлбэл заавал өмгөөлөгч оролцуулахаар заасан бол өмгөөлөгчтэй нь орно. За хойшлуулсан тохиолдолд прокурорт мэдүүлэх зохицуулт нь хэмээрээ байна. За энд орчсон шинэ зохицуулт бол одоо дүгнэлт саналаа хэлэхдээ нөгөө дуу дурсны бичлэгийг ашиглаж болно. Тэмдэглэлүүд категориудыг ашиглаж болно. За түрүү миний хэлдэг нөгөө давхын шийдвэрийг эдгээр зөвтгөх нэг процедур нь орж ирсэн. За хяналтын шатанд бол прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичнэ. За эсэргүүцлийг одоогийн хуулиар 14 хоног байгаа тийм ээ. Энэ хуулиар 30 хоног болгож хугацааг нь өсгсөн. За дээрвш хуулийг ностой зөрчсөн бол гэхлээр энэ доор байгаа шүүхийн шийдвэрт нөлөөлж болохос нөхцөл байдал тогтоогдсон бол гэдэг ийм зүйл шинээр орсон. За хяналтын журмаар гомдол гаргах дээр улсын ерхий прокурор түүний тавьсан прокурор эсэргүүцэл бичих зорилгоор хавцдгийн материалыг авах эрхийг нээсэн. Одоогийн хуулиар зөвхөн ерхий прокурор дээд зүгт эсэргүүцэл бичдэг байсан. За энийг болиулаад тухайн хяналт хэрэг хяналт тавьж байгаа прокурор нь өөрөө эсэргүүцэл бичих. За тэгээд шүүх хуралдаандаа өөрөө орох энэ эрхийг нээж өгсөн байгаа. За ерхий прокурор хэрвээ өөрөө эсэргүүцэл бичиж байгаа бол тэр материал нь хаана байснаас үл хамааран хэргийг өөрөө аваад танилцахыг эрхийг бас нээж өгсөн. За мөн улсын дээдчүүр одоогийн хуулиар хэрвээ гомдол эсэргүүцэл гарчвал заавал хурлаараа хэлцдэг. Нөгөө 5 шүүгч сууж байгаа. За энэ хуулиар бол 5 шүүгч биш нэг шүүгч гомдлыг аваад энэ дээдчүүгээр оруулах хэрэггүй юм байна гэвэл мөн асуудлыг захимж хараа шийдэж хуралдаанаар оруулах. За тэр нь үнэлэхгүй байна гэвэл харин эрүүг иргэн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар нь хилцэх боломжтой байсан. За улсын дээдчүүгийн шүүх хуралдаан дээр прокуророос бусд оролцогч хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хурал ирээгүй бол шүүх хуралдааныг хийн. Улсын дээдчүүгийн шүүх хуралдаанд прокурор ирээгүй байгаа бол тэр хурал хойшлох ёстой болж байна. Өөрөөр хэлбэл прокурорыг заавал оролцуулж улсын дээдчүүг хуралдах нэ гэж ингэж ойлгож байна. Өмгөөлөгчгүйгээр бол хийж болно. Гэж уншиж байгаа. Угаасаа ч тэгээд гэсэн байна. Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд энэ нэг онцлог зохицуулт орж ирсэн толгоор хууль зүйн дүгнэлт өмгөөлөх саналаа хэлсний дараагаар шийдвэр гаргахаар ингэж нэг зохицуулт орсон. Мөн хяналтын шатны шүүх өөрийнхөө алдааг зөвтгөх энэ боломжийг энэ хуулиар оруулсан. За одоогийн хууль байхгүй нэг онцлог зохицуулт нь улсын дээдчүүгийн нийт шүүгчдийн хуралдааныг бий болгосон. Улсын дээдчүүгийн шүүхийн хяналтын шатны эрүүгийн иргэн шүүгчдийн нэгдсэн хуралдаа гэдэг нэртэй эрүүгийн иргэн нөгөө 8 шүүгч дээр ерөнхий шүүгч нь ороод дээдчүүгийн одоо хуучнаар бол нийт шүүгчтэй хуралдаа тийм ээ. Одоогийн энхийг нь эрүүгийн иргэн шүүгчдийн нэгдсэн хуралдаа байна. Энэ хуралдаан нь өмгөөлөгч хэрвээ улсын дээдчүүгийн хяналтын шатны шүүх буруу шийдвэр гаргалаа гэвэл ерөнхий шүүгчд гомдол өгөөд ерөнхий шүүгч нь энэ хүний одоо гомдол үнэлэлтэй байна гэвэл дүгнэлт бичиж энийг хуралдуул. Харин ерөнхий прокурор бол эсэргүүцэл бичээд энэ хуралдааныг шууд хуралдуул. Хуралдуулах биш. Хуралдаанаар асуудлыг хэлцүүл. Гэхдээ эсэргүүцэл бичсэн юм чи хуралдаж таах. Өмгөөлөгч бол ерөнхий шүүгчд гомдлоо өгөөд ерөнхий шүүгч нь энийг хэлцүүлнэ гэвэл оруулна. За өшөө хяналтын шатны шүүх хуралдааны одоо 2 шүүгч тусгай санал гаргасан бол энэ хурал хуралдана гэж ингэж байна. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Миний цаг 3:15 хүртэл үргэлжилнэ. Тэр бүртгэл үрдэн байцаалттай холбоотой асуух байвал хариулахад хэлэн байна гэж. За асуух байхгүй бол миний хичээлийн цаг өнгөрчлээ. Асуух байхгүй юм шиг байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн л бол эзнийг нь олтол яваал 30 жилч байж байгаа. Нөгөө
Хүн төрөлхтний эсрэг гэмтрэг бол илэртэл нь 300 жил явна. Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа тохиолдол биш. Гэхдээ хэрэг бүртгэлтэй хэрэг нээснээр эрүүгийн хэрэг үүсгэж явагддаг байсан бүх ажиллагаа хийх эхлэн давж ийн гэж ойлгож байна. Нөгөө бүүстер ажил гэдэг юм одоо манай хэлээр. Шинжээч тавилгач юм уу те? Гэрч чинь өөр үшээ хэрэг бүртгэлтэй хэрэг нээгээс өмнө гэмтрийн шинжтэй гол мэдээлэл хүлээж авлаа. Хүнийг гэрчээр асууж болно, ховрогчоор асууж болно. Өөрөөр хэлбэл хэрүүгийн хэрэг үүсгэсний дараа дахиж дуудахгүй л гэсэн. Чирэгдэл болсон. Энэ бол Батыг дорж авчээ гэдэг хэргийг прокурор юм шүү үзэж яхад Батын гэмтрийг үйлдэх болсон. Дорж цаана үлдсэн байгаа ш. Тийм учраас доржийг хэн алгаа гэдгийг олгээд Батыг хэрэгсэхгүй болгоод хэргийг нь буцаах тохиолдсон. Та бол хүнийг болгоомжгүй алсан гэдээ явж идэл дээд шүүхтэр очиод 91 болоод байна гэвэл тэрнийг нэг бол 94-ийн хэргийг нь хэрэгсэхгүй болгох эсвэл хэвээр нь үлдэх хоёр байна. 94-ийн хэрэг биш гэж үзээд шүүх цагаатсан бол харин шинэ нөхцөл байдлаар нөгөө хэргийг шалгах зохицуулт нь байна. 91 болгож өөр факт баримтуудыг цуглуулах боломж байна. Тэр хэрэг бүртгэдэг байна. Хүний хэрэгсэхгүй болгосон бол шүүхээс хэргийг хэрэг бүртгэлтэн буцсан шүү. Тэр бүртгэж явахдаа прокурор. Тэгээд тэр хэрэг бүртгэлтэн болж. Ер нь яг энэ тасмын тэр хоёрын яаж ингэж ойлгоод байсан багаар гэж байна. Ер нь өөрөө маань тэр байдлаар шалгах юм байна. Тэр өөрчлөлттэй асуусан хэрэг юм. Яг үнэ 91-ээр хүнийг шүүхэд авчаад өгсөн чинь хэрэг биш байна гэж шүүх хэрэгсэхгүй болгочвол тухайн фактыг дахин сэргээд ганцхан үндэслэн шинэ нөхцөл байдал. Гэхдээ тэр нь хавц тэрэгт аваагүй шинэ үйл байдал байхыг шаарддаг. Тэгжээ чинь нөгөө хэргийг прокурор эхлээд шалгалаа, нотлогоор цуглууллаа, ийм байна гэж шүүхэд дахиж аваач өгөөд шүүх үзээд тийм байна гэвэл тогтоолох гэж байна. Тэр бас чадвар гэдэг чинь сайн нотлогоор аваад тийм ээ. Чадвар тийм. Тэгэхээр энэ нөгөө гэмтрийн шинжлэх ухааны мультимедиа шатны дээр шүүхийн шатны гэмтрийн шинжлэх ухааны юм байна гэдэг. Энэ гэмтрийн шинжлэх ухааны бол тухайн хүн холбоотой нүүрсний төлөвлөгөө үүсгэж байна уу эсвэл нэргүй заасан нэргүй заасан гэмтрийн шинжлэх ухааны ойлголт уу эсвэл өөр гэмтрийн шинжтэй байвал яг гэдэг. Тэрийг яг хэрэг бодохгүй би бол ерөнхийдөө би ойлгоод бодохгүй. Тэгэхээр дайсгүй дээш өгөх хамгийн энэ хууль эрхлэлийн энэ асуудал хуулиуд өгөх учраас энэ асуудлыг харин ямар маневраар шийдэх гэдэг нь би бодож байна. Тэгэхээр шүүгч прокурор өнгөлөгч гурав нэг юм сайн анхаарах. Энэ өрдсөн хэлцүүлэг гэдэг юм аа сайн хэдүүлээ. Нотлогоор буруугаа яриад нэмэлт юм хийх ёстой тэр үед л хий. Шүүх хуралдаан руу шилжчихсэн бол одоо нөгөө банк тас гэдэг шиг. Тэгэл нэг бол цагаатхан, нэг бол ялах. Тэгэл дуусна. Давцаалт болон дээд шүүхээс
прокурор буцаах хэрэг байхгүй, харин шүүх дотор буцаах хэрэг байна. Шүүх давцаалт шатны шүүх нь оногдуулсан зүйлийн хэмжээнд ялыг хөнгөрүүлэх хэрэг нээлттэй байна. Зөвчлөлийн үүрэг. 140-2-оор 2 жил үрцнийг нь давах үтчээд өө бишээ 8 жил болгоно гэвэл хэрхэн байх. Тэгэхээр ийм байна. Юу ч ийм ерөөсөө боцохгүй байна тийм үү? Тэгээ шинэ нөхцөл байдлыг оролцоод энэ нөхцөл байдлыг салбартай нэршилтэй. Тэгэхээр ерөөсөө тэр тухайн өөр зэвсгийн бүрэлдэхүүнтэй байсан тэгээд асуудыг тийшээ хаяг шүү. Шүүх хуралдаан дээр орсон л бол одоо банкны тас. Тэгж ойлгоо. Донтоод дээр улсын ялгч доор хөрсөн тохиолдолд шүүх бүрэлдэхүүн дөрөвдөг тусгаад орхоосон шүүхийг ялгахаар татгалзаж хандаа шүүхэл бичгээр гаргах хэрэгтэй. Хоёр үндэснийхээ нэг нь шүүхийг дэм буруу гэж өгсөн. Хоёрдугаар нь хэлхийд прокурор буцаах шаардлагатай гэж өгсөн. Тэгэхээр энэ болохоор шүүхийг чигээр дэм буруу гэж үзэл нөө хүнд нь хамаагүй болтой гэдгээр хүний хэрэгсэл болоод тэргийн өргөжлүүл шалгах шаардлагатай гэж зөв яриад шүү. Хэргийг прокурор буцаах шаардлагатай гэдэг ямар үйлдэлүүд байх вэ? Энэ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй зүйлүүдийг л ойлгох нэг. Хоёр энэ зохицуулалт улсын хурал дээр шүүхээс буцдаг зохицуулалттайгаар явж яваад хамгийн сүүлийн эцсийн хилцүүлгийн чуулган дээр буцдаг механизмыг аваа хийсэн. Тэрнтэй холбоотойгоор зарим уялдаагүй зохицуулалтууд явж байгаа. Жишээлбэл яг саяны уншилт таны энэ зүйл бол шүүх бүрэлдэхүүн зөвлөх тасалгаанд орно гэдэг нь хуучин хуулинд байсан зохицуулалттай уялдаа. Өөрөөр хэлбэл буцдаг зохицуулалтын үеийн нэр юм байна. Гэхдээ энэ хоёр боломжийг ашиглах хоёр тохиолдол байна. Нэг нь бол урьдчилан хилцүүлгийн явцад прокурор буцаагаад авах гэх юм энийгээр нэглэнэ. Хоёрдугаар урьдчилан хилцүүлэгч байна уу? Шүүх хуралдааны үед гин буруугүйгээд прокурор ялгаас татгалзах гэх нь бас байна. Тэр нь энийгээр зохицуулна. Гин буруугүйгээд прокурор ялгаас татгалзвал шүүхээс мэдээс цагаад тогтоолно. Нэг зөвхөн хасаад. Мөдмөсөд яваад ядаг гэсэн баг осуудыг хамтдаа гэрэлж байгаа нөхцөл хөл тусаад тэр хэрэгцээтэй юм нэг гэсэн байна шүү. Эсвэл тэр мөдмөсөд хэрэглэхгүй шүү. Босгоод бодоход байгаа юм. Тэгэхээр энэ хэрэг бүртгэлгээ яриад шүү дээ тийм ээ. Хэрэг бүртгэлт гэж явж байгаад одоо таны яриагаар бат гэдэг хүн үлдсэн байна гэж тогтоогдсон чинь бат нь дахиад дорж гэдэг хүн үлдсэн тухай ярьж байгаа юм байна тийм үү. Тэгэхээр тэр мөрдөгөөцөлтийн явцад нь шалгаж явж байгаа өөр хүн байна гэвэл тэр хэргийг нь тусдан шалгуулах боломж нь бол нээлттэй. Заавал тэр батын хэрэгтэй нэгтгэхгүй. Нөгөөдхийн хэрэг бүртгэл дээрээ шалгаад энэ хүн үнэхээр тэрнтэй хамтарч ийсэн юм уу? Хамтарч хийсэн гэдгийг хэрэг бүртгэл дээрээ шалгах. Нөгөө мөрдөн байцаалтын бол ганцаараа юм уу, тусдаа юм уу гэдгийг шалгаж байгаа. Тогтоогдохгүй бол ганцаараа нь явуулчих. Тэр батлуудыг дахиад яг адилхан төгсөж байна. Нэг хэрэг байж ч болно, хоёр хэрэг байж ч болно. Үнэхээр энэ нь хангалттай баримтаар тогтоогдсон гэж үзүүлэл бид нөгөө нэг доржи яриад байгаа Г гэдэг хүнийг эрүүгээр үүсгэх хэрэгтэй байна. Одоогийн энэ хуулийн үндсэн зарчим тэр. Хүчин төгөлдөр байгаа процессын хуулиар батыг сэжиглээ явж исэн чинь надтай цуг гончиг үлдсэн юм а гэдэг баггүй. Тэнгууд шууд гончгийг бид авчираад сэжиглээр тооцсон шүү дээ. Тэгээ шууд ялгагдчихаар татдаг. Ер нь нотлогддог байна. Яагаад гэвэл чамаг энэ чинь яриад байна. Энэ хуулийн концепц бол тэр яриад байгаа Г гэдэг нь үнэхээр нотлогдсон байж ижил Г эрүүгээр үүсгэж ялгагдчихаар байна. Бусад тохиолдолд тэр ганцаараа яваад шийдэх. За ингэж байна. Гэж өгч дууд нэг үг. Заавал дуудахгүй асууж байна. Төш. Өөрөөр хэлбэл нөгөө гэрч чинь өөрөө зөвшөөрвөл мэдүүлэг авч байна. Энэ нөгөө ангас асууны зарим юмнаас авсан энэ хувилбар нэг нөгөө өрдөн шүү дээ. Эсвэл мөрдөгчнөр чинь та
янз бүрийн кино мэнүүд дээр байдаг гэрт нь очиод ярилцлагаа ингэж байгаа бичиж авдаг тийм. Яг энэ 250 татаа гайс зайсис хийх гэдгийг аваа хийсэн байна. Зайсис хийх гэж байна. Энэ эрүүгийнхнээс асуух сууж байгаа. 2 сар нэг үйл тусбар дээр яг нэг шүү дээ. 10 удаагийн 3 жилийн үед яг ихний үед 3 жилийн үед 2 жил явж байгаа. Дараагийн үед тэр шүүхт ороод дахиад дараагийн үед явж байгаа. Ичиж тулах. Хэд хэдэн шийдэх тогтоолоор ял оромдуулах зохицуулалт орцсон. Өөрөөр хэлбэл нэмж нэгдэхгүй багтаах уу? Нэмж нэгдэж байгаа бол тухайн зүйлийг хамгийн хүнд ялтан тултал нэг бүлэг заасан хэд хэдэн гэмтэрэг үйлдсэн бол тэр бүлэг заасан гэмтэргийг хамгийн хүнд ялын таасан тултал оногдвол өөрөөр гасаа мөрдөн бодолтой ажиллагаа явуулж байгаа хэрэгээ гэр бүлтэнд заажмтай болохоор энэ буцаад гэр бүлтэй ажиллагаа хийгээд дахин мөрдөн бодолтой ажиллагаа шийдвэрлэх гэж боддог. Тэр мөрдөн хугацаагаа яаж тоолох вэ? Өмнө нь түрүү нөгөө хугацаа тоолохыг та хэрвээ харсан бол үргэлжлүүлэн тоолно гэж хэлсэн байна тийм. Энэ бол одоогийн хуулийн дээр байгаагүй шүү. Шүүгээс болсон бол нэмэлт тэр бүртгэлт мөрдөн байцаалтанд буцаасан бол 1 сар хүртэл буцаасан мунаа гэсэн одоогийн хуулиар зохицуулдаг тийм. Энэ ихшдэр өмнөх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж хэлсэн. Тэгэхээр өмнө хугацаа хийх гэжсэн тэрнийгээрээ тоолдог. За бид эдийн ганцхан анхаарал нөхцөл шалгах нууц ажиллагаа байна. Энийг яаж нотлохоор болох вэ? Хизээ яаж хийх вэ гэдгийг эргэж нэг ярих бол ерөнхийдөө жоохон хөвгтэй болсон юм шиг. Зөвхөн эрэг үсгэж нөгөө хэрэг бүртгэлтэй эрэг нээснээр л үсгэж ажил явуулна. Бусад тохиолдолд одоо бас ойлгомжтой болсон. Энийг л нэг ярих. За болцсон уу? За болцсон. тэрний яг шалгах хэрэгцээ нэмж штэ. 5 хоног дотор онцлог мэдээллийг шалгаад нөгөө хэрэг бүртгэх хугацаа 1 сар байна тийм үү? Энд орж хооцсон. Тэгэхээр тэр хугацаанд нөгөө одоо өнөөдөр та ингэж ярьдаг. өнөөдөр хогойн тэр хардагсан боолгоодыг асахгүй юм уу? Тэнгүүтээ тэндээ очиод бид хэргийн гацны үйлдэл юм уу? Яг уучин бизнес шигээд хийчих юм байна. Энд нэг асуулт байна. Шүү гоёс тэр нөгөө эцэж байгаа нөхцөл боцохыг үндэслэх болохоор нэг саяны нэг явдаг хэрэгсэл гэдэг юм. Дахин тэргийн газрын нэмэлт нэгний газар үйлчлэгийг туршилт хийж гэсэн юм уу гэдэг. Яг өнөөдөр та яг олон гэрний газрын ийм ингэж хийх гэсэн юм байна. Нэг тодорхойлоод нэг хэргийн газрын үйлчлэгийг дахиж хийх тухай хэргийн газрын болсон газар дээр нь очиж үслэг юмнуудыг хийх ажил байвал шүүхтэй бас хийж болно. Тэгж байна. Одоо манай одоо ховдын боловч юм гэдэг тавар явуулсан. Монголаа биш очиж байх тавар болж байна. И хүн одоо таваш гэр боловсон. Нэг нэрс авдаг. Очиж явж байгаа тавар болж байна. Фото юмс энэ хомд мэдээллийг заавал шалгана гэж байна. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтэй иргэний хангалттай өмсөл байгаа бол хэрэг бүртгэлтэй иргэгээ мөрдөгч өөрийн эрх хэмжээний үрээр нээх хэрэгтэй. Тэгэл заавал хэрэг бүртгэлт хийн гэж байна. Үнэхээр хүн хаа байна? Хэн байна? Дотлогоор хүн байна гэвэл шууд мөрдөн байцаалтын эрэг үүсгэж явж байна.